нийгэмд байгаа аливаа асуудлыг шийдэхэд нэг байгууллага ч юм уу нэг хүн шийднэ гэж угаасаа байхгүй. Тэгэхээр хэрвээ надад юм уу танд ямар нэг асуудал байгаа бол тэр асуудлыг шийдэх хамгийн том одоо шийдэл нь олон нийтийн оролцоо, олон нийтийн дэмжлэг байдаг. Тэгэхээр хэрвээ одоо надад асуудал байгаа бол би энэ асуудлыг шийдэхин тулд миний хувь нэмэр юу гэж болох вэ гэдэг талаас гэж л бодож аливаа асуудал хандахыг хичээдэг. Тэгэхээр бид нарт тэр асуудал тулгарч аваад бид нар чадах хэтгаараа л нийгэмд оролцоогоо болгож тухайн асуудал шийдэхин төлөө хувь нэмэр оруулах ёстой л гэж хардаг. Намайг Бэлгүүнлаа гэдэг. Би одоо Лантон төхөө төрөмс байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээ ажлаа одоо аваад 4 сар болж байна. Холбогдсон түүхэн аягүй сонирхолтой. Оюутан байхад нөгөө маш их бие даалтууд хийгддэг. Тэгээд нөгөө багаараа бие даалт хийх болсон чинь нөгөө манай багийн хүмүүс маань алга болоод тэгээ яасан ингээд асуусан чинь ийм базар ингээд Лантон төхөө гэдэг жижигтэй орнос төр сайн дураас тэгээд бие даалтанд орж чадаагүй гэдэг. Тэгээд ер нь бол анх сайн дурын гишүүдийн эсэл дээр нь apply хийгээд анхны байгууллагад 2019 онд сайн дурын гишүүн ирсэж орж ирсэн. Тэгсэн тэрнээс ч одоо өнөөдөр хүртэл 6 жил өнгөрсөн байна. Энэ байгууллага маань өөрөө аягүй олон хүмүүсийн сэтгэл за тэгээд маш олон хүмүүсийн найдварыг нуруунд дээр тэгж явж байгаа. Тэгээд бидний өөрсдөө маань ажиллаж гисэн ер нь бол тайзан дээр явдаг. Тэгэхээр өнөөдөр хүртэл явсан энэ түүх, энэ бүх зүйлийг цааш нь үргэлжлүүлж авч явах нь өөрөө маш том хариуцлага гэж одоо надад санагдаж байгаа гэх юм уу. За ер нь бол яг Купэд бол маш олон жилийн хамтдаа ажиллахаа түүх бол манай одоо өнөөдөр хүртэл хэрэгжүүлсэн төслүүд Купэ бол салшгүй холбоотой. Бид нар 2022-оос 2024 оны хооронд 2 жилийн дотор 4 ижтэй орныг бол орон нутагт бүтээн байгуулсан олон нийтийн хандив дэмжлэгтэйгээр энэ бүх төслүүд энэ бүх одоо ажлын арга мэдээж Купэ, QR код энэ одоо хэлбэрчилсэн технологийн шийдэл бол үргэлж байдаг байсан. Тэгээд тэрний ачаар ч гэсэн ер нь бол маш олон хүмүүст одоо тэдний цаг хугацаа болон хөдөлмөрийг нь хөнгөвчлснөөрөө одоо тэр төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бол тусгаж чадчихсан. Жишээ орны пэйж дээр чатбот хөсөрсөн. Тэгэнгүүт чатботны хэсэгт ямар зүйлс багтсан байсан бэ гэхээр хандив хэсэгт одоо шидэт томсуу үлдэх аль эсвэл нэг хүүхдийн сургалтын төлбөр сараар нь жилээр нь улирлаар нь төлөх сонголтуудыг оруулж өгсөн. Тэр одоо олон хүүхдэд ч юм уу эсвэл хэдийн хугацааны төлбөрийг төлөх вэ гэж сонголтоо сонгоод түүний дараа төлбөр төлөх хэсэг дээр дарангуут шууд Купэээр банкны аппликейшн дээр үсэрдэг ийм шийдлийг бид нар бол 2 жилийн өмнө одоо системд нэвтрүүлжсэн. Тэгээ өнөөдөр хүртэл бас нэлээдгүй олон хүүхэд энэ одоо системийн одоо ачаар хүмүүсийн дэмжлэгээр сургалт дуулалтанд хамрагдаад явж байгаа сайн жишээнүүд бол маш олон байгаа. За энэ удаад бид нар Купэтэй хамтраад Coop Found гэдэг кампанийн хүрээнд 2025 оны ижидээ уут ангиг бол зохион байгуулахаар төлөвлөд явж байгаа. За ижидээ уут аян маань бол одоо бэлтгэл ажил эхэлсэн. Яг үндсэн түгэлтүүд нь бол 12 дугаар сарын 20, 21, 27, 28 гэсэн өдрүүдэд одоо түгэлтээ хийхэд төлөвлөд явж байгаа. Тэгээ энэ аяныхаа санхүүжилтийг ер нь босгох төлөвлөгөөтэйгээр хамтаа ажиллах эхлүүлээд явж байгаа. За ижидээ уут аян бол Лантон төхөө төрөмс байгууллагын жил бүр хийдэг хамгийн том аянуудын нэг. Жил бүр 12 сард манай сайн дурынхан дэмжигч нартайгаа хамтраад Улаанбаатарт хамгийн аслагдсан гэр хорооллоор бид нар өвлийн үгэн засан бохны дүр тавиураад хүүхдүүдэд бэлэг тараангаа судалгаа хийдэг. Яг хүмүүс зүгээр хайлт өнгөцгөн харахтаа бол энэ зүгээр нэг бэлэг тараах аян хүүхд баярлуулах аян гэж хардаг. Гэтэл яг аяны маань гол утгач бол эрсдэл бүлэг одоо эрсдэлд орчинд нөхцөл амьдарч байгаа хүүхдүүдийг илрүүлэх. За дээрээс нь маш том судалгааны датабейс үүсгэж явж байдаг. Дараа нь энэ датабейсээс одоо үндэслэж дараагийн төсөл хөтөлбөр аянуудаа хэрэгжүүлдэг. Нөгөө талаас одоо хүн бүхний хөвчлэн мэдэх ижидээ орон төслийн үндсэн санаа бол ижидээ уут аянаас гарч ирж байна. Ягаад гэхээр бид нар тэр одоо хүн орчин нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тухайн хүүхдүүдийн амьдралыг өнөөдөр ч юм уу маргаашин дотор маш хурдан хугацаанд өөрчилж чадахгүй. Гэхдээ 5 жилийн дараа 10 жилийн дараах тэр хүүхдийн ирээдүйд арай илүү гэрэлтэй болох одоо боломж бол ерөөсөө өнөөдөр тэр хүүхдүүдийн боловсрол хөгжил хамгаалалт анхаарах юм байна гэж харсан болохоор ижидээ уут аянаас үндэслээд ижидээ орон төслийг хэрэгжүүлэх санаагаа бид нараа олж авч байсан. Тэгэхээр энэ аян маань өөрөө энэ бүх одоо том төслүүдийн үндсэн суурь одоо үндэслэл нь болж явж байдаг. За ижидээ уут аянаар явж байхдаа маш олон төрлийн хүүхдүүдтэй олон янзын хүүхдүүдтэй болсон олон янзын яриа өрнүүлсэн. Бид нар чи өөрсдөө өвлийн үгэн засаахан гэл баг өөрсдөө дөрөвдөө орцсон. Тэгэл хүүхдүүдтэй ярилцаад явж хаад айгүй сонирхолтой зүйл бас их ажиглагдана. Тэгээд айгүй юм сэтгэл тод үлдсэн нэг юм бодол гэх юм уу яг ижидээ утгаар явж байхдаа ойлгосон нэг зүйл нь
Хүүхдүүд ямар орчинд ч юм уусууд хаана амьдарч байгаагаас үл хамааран мөрөөдөл байдаг. Төсөөлөл, мөрөөдөл тэгээд би том болоод одоо тийм хүн болно гэдэгтээ бат итгэцэн. Тэгээд тэр зүйлийнхээ төлөө ингээд яг тэр хүүхдийн гэгийнхэн цагаахан итгэл найдвараар итгээд онцгой хүртэл тэргээ бодоод унтдаг. Тийм хүүхдүүдтэй маш олон уулзч байсан. Зарим хүүхдүүд нөгөө хөлөө өгөн буюу жидээ уутыг бүр хүлээдэг болсон байдаг. Яол оронгууд бид нар бол нэг бол танихгүй айлтарч юм гээд бодоод яваад. Гэтэл хүүхэд та өнгөрсөн жил над ийм захиас захиад явсан. Би таны захиасыг биелүүлсэн болохоор та ирж байгаа юм байна гэдэг. Тийм одоо кейс, тийм хүүхдүүдтэй бол бас нэг биш удаа нэлээд удаа таарчсан. Тэр бол бидний хувьд нөгөө бидний хүүхдийн сэтгэлд нь, зүрхэнд нь өнгөрсөн жил ирчээд гэрэл асаагаад ийм тэхлийн одоо гал бадрааж өчөөд явсан байж таа гэдэг тэр мэдрэмж нь өөрөө бидний энэ аяныг энэ олон жил уухгүй тууштай хийх бас аюул том бензин болж явж исэн. За жилд бид нар дунджаар ер нь бол Ижидээ бот аянаар дамжуулаад Улаанбаатар хотын 9 дүүрэг. За тэгээд ойрын одоо Төв аймаг Багнуу дүүрэг, Налах дүүрэг гэдэг Улаанбаатарт ойролцох дүүргүүдийн аслагдсан гэр оролуудаар аянга зохион байгуулахдаа дунджаар нэг 5-6 мянган хүүхэд хүч ажилладаг. Гэхдээ энэ аяныг зохион байгуулахад арын албанд нийтдээ нэг 100-аас 150 сайн дурын ажилчид болон дэмжигчид, жолооч, зурагч ингээд 100-аас 150-ны бүрэлдэхүүнтэйгээр энэ аяныг бол зохион байгуулж явдаг. За энэ жилийн хятад Купэтэй хамтраад Co-found хэрвээ одоо энэ кампайн маань амжилттай болох юм бол бид нэр тэр 5-аас 6 мянга гэдэг тоог магадгүй 7 мянга руу ч гэсэн төхөөлөхтэй жил бүрийн одоо хурц ажилтны хүүхдийн тоог бас тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой гэж хараад байна байгаа. Co-found аян маань 11 сарын 16-наас 11 сарын 30-ны өдрүүдэд буюу 14 оны хугацаанд үргэлжлэхээр байгаа. Хэрвээ та нийгмийн оролцоогоо бодит болгож Ижидээ бот аян болон бусад төслүүдэд хүм нэмээр оруулахыг хүсвэл 11 сарын 16-наас 30-ны өдрүүдэд Cofair гүйлгээ хийж биднийг дэмжээрэй.